Амралтын өдрөө ирч хүчээр дүүрэн өнгөрөөснөө үзэгчтэй эргэн санахад нэвтрүүлгийн 8 дахь дугаар танд хүрч байна. Мэргэжлийн лигт тэр дундаа сагсан бөмбөгийн спортод хамгийн сэтгэл хөдлөлгөөн үг бол 7 дахь тоглолт. Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн ертөнцөд өрнөсөн хамгийн сүүлийн 7 дахь тоглолтыг өнөөдөр хамтдаа эргэн санацгаая. Энэ тоглолт алдар Танан гард болон Хасын Хүлгүүд багийн хооронд болсон юм. Сагсан бөмбөг сонирхогчдын хувьд мөрөөдлийн финал болсон энэ тоглолт хэрхэн өрнөснийг хамтдаа эргэн саная. За спортын дуурдан уур амьсгал үнэхээр долоо тоглолт шиг байна да. Үзэгчд маань бүр талбаараа орох шахаад суудсан байна. Хоёр багийн гарааны бүрэлдэхүүн харъя. Сэргэлэн, Ананд, Бэлгүүн, Санчир, Уитерспун гэсэн 5 тоглогчийг хөрөв дорж дасгалжуулагч энэ удаагийн тоглолтод илгээж байгаа юм байна. За тэгвэл алдар Танан гард багийн хувьд Эрдэнэцогт, Азуур, Уганбаяр, CJ Miles, Summers гэсэн 5 тоглогчийг гараанд оргиж байгаа юм байна. CJ Giles уучлаарай. Уганбаяр сул хоёр оролдоор ихний оноог авч байна. За угагийн өдөр плей-офф ихний шатнд ер нь багийнхаа өрөөдөөс гарцсан байсан тоглогч үү те. За финал дээр хэрэгтэй гэдгийг харуулсан. Туршлагатай оноонуудыг авсан. Нөгөө талд Бэлгүүн багийнхаа 2 оноог авлаа. 2-2. Дахиад Witherspoon 3 шиддэг. Airball гэхдээ Санчир 2 оноо авлаа. Уганбаяр Бэлгүүний эсрэг ловтлогоо амжилттай тоглолтын тооны хайрцааг тэнцүүлж байна. Сэргэлэн Санчир суд зай өгсөн шүү 3-аас Санчирын тоглолт амжилттай болсон 7-4. Залуу тоглогч Ананд ч гэсэн бас Японоос ирээд шигшээ хасуул гүдгээ нэгдээд гараанд гараад ингэ явж байгаа 3-аас Smooth одоотой шилдэг амжилттай болоод 7-7 болж тэнцэд байна. Тэгэхээр энэ хоёр тоглогч бас нэлээд хурцлж байгаа үйл явдал болов гэж бодож байна. Witherspoon Анандд өгсөн блок Giles-ийн хаалт. За Giles бол ерөөсөө эмоцтой үзэгчтэй их тоглолдог. Одоо нэгсэндээ манайхаар нөгөө нэг болдоотой их төстэй тийм үү? Үзэгчд рүү их реакц гаргадаг, үзэгчдийн уур амьсгалаас өөрийгөө хурцлж чаддаг ийм залуу юм дээ. Smooth сэргэлэн хоёрын дулаан холбогчийн байрал дээр явагдаж байгаа. Амархан зай гаргаад өөртөө шиддэг болсон. Smooth-ийн 2 оноо 9-7. 6 дахь тоглолтын дээр төгсгөлд 2 удаа хурдтай оролтыг санаж байгаа манай үзэгчид. Бэлгүүн. Контакт байсан ч гэсэн шүүгч үдээсэнгүй Санчир самраас өмнөг авсан. Даваад шидсээр 2 оноог авч 9-9 болж тэнцээд байна. Азуур Giles Witherspoon-ийн эсрэг дундын зай шид амжилттай болж байна. Хотын шугнаас нэг урагшаа алхаад яг өөрийнхөө шиддэг зай юм шиг байгаа бодоод байгаа. Тэр аваас маш их бэлтгэлийг хийж байсан. Санчир хариуг нь барьлаа. 12-11. Smooth. Орсон. Тэр дроп амжилтгүй Giles самраас өмнөг авсан. Giles-ийн 2 оноо 16-11 болголоо. За Giles талбай дээр байх хугацаанд мэдээж хамгийн үр дүнтэй байна. Хамгаалалт, довтлохоонд аль алинд нь үр дүнтэй байх нь эндээс харагдаж байна. Тийм учраас Giles-ийг алдааны асуудалд хэр эрт оруулж чадхаас Хасын Хүлгүүдийн бас хувь заяа ирэхээр харагдаж байна. Witherspoon хариуг нь барьлаа. За Giles-ийн хувьд энэ цувралд дабл унчилж байгаа. За тийчээ Бэлгүүн сая эрүү рүүгээ цохолч уу яач юу? Санамсаргүй нэг юм болчлоо доо. Уугаа дундын занаас шидэлтэй амжилттай болгосон. Тоглож бэлдсэн учраас завсардан захиалагдана. Бэлгүүн сая уугаагаас баг тэр түлхээд авч ийн. Довтлооны ялтаг Бэлгүүн дээр үдээсэн үү? Бэлгүүнийсээ заслуун буруу байсан байна. Хөдөлгөөнтэй заслуун. Заслуун хөдөлгөөнтэй байсан гэж үзэж байна. За долоо тоглолт ингээд 1-р үеэсээ эхлэн ширүүн болж байна да. Маш гоё дамжуулалтаар Witherspoon slam dunk 18-15 болголоо. Доор Witherspoon-ийн амархан авсан 2 оноо. 2 удаа занглаа шүү дээ сая. Эрсдэлтэй хамгаалалт. Эрсдэлтэй хамгаалалт. Сая алдаа байх магадгүй өндөртэй байсан. Smooth-ээр бирүүн орсон бол. Өмнөг тассан. 2 оноо. За сэргэлэн буцаа талбай дээр орж ирэх нэ. Jackson давхар хамгаалж шууд л очиж да Бэлгүүнээс. Санчир дээгүүр нь давуулаа шидсэн 2 оноог авч чадсан. 3-аас Санчир шидэх боломжтой. Step back цаана нь цэвлээ сувсууд. Цэвэлд оржин холын зай шидэлт амжилттай болсноор Хүлгүүд 22-21-ээр тэргүүлж эхэллээ тоглолтыг. Энэ дүрэн бол 14 оноос эхэлж хэрэгжиж ирсэн дүрэн. Бачаавтан Smooth дээр сайн хамгаалсан. Гэхдээ Smooth-ийн шидэлт илүү байлаа. Сая Smooth нэг алдаа авах гэж унж үдсэн шүүгч
Тэрд нь хуурцсангүй. Самраас сая цэвлээ өөрөө атгсан шүү дээ. Сая цэвлээ өөрөө бөмбөгийг авах байсан юм да. Ай. Дими үлдэж ин да цэвлээ. Техник алдаагаар торгуулнаа. Сая дими үлд, шал дими үлд. Энэ бол шаардлагагүй. Одоо энэ чи алдааг өөрөөс гарцсан шүү дээ. Энд дэр одоо түлхэх хэрэг байхгүй дээ. Түлхэх хэрэг байхгүй. За цэвлээ бол яг хинчлээ л дээ. Эхлээд над өөрөө бөксөө өгсөн шүү дээ гэж байна. Контакт өгсөн. Тэр бол яах вэ? Тэр бол шүүх шахахгүй гэж болно. Тэгээ үлээхгүй байж болно. Эргүүлээд тэрнийг гараа төрөөдөөс сунгадаг үйлдэл димэл дээ. Тэр бол техник алдаа яхахгүй аавна. Заслон Giles тавьсан Smooth 3-аас. За Giles хэрэглээ хоёр газар унчихсан би битэйгээ үзэлцээд байна. Яа. За нөгөө Giles-ийн үлдэд ороод байна асын үлгүүд. За ингээд цэвэлдөрж 2 дахь техникийн алдаагаа авснаар талбайг чөлөөж гинүү да. Цэвлээ биш яха сэргэлт өгч байгаа. 9 номерын алдаа гэж даасан. За ари. Нэгэн үеийн залуу цагсан бөмбөгчдийн төлөөл финалд их бибинийхээ эсрэг таарж байгаа нь 8. Болтватер 2 оноо. Хөрөдөр дасгалжуулагч тэр дорн завсарлага захиалж байна. Сэргэлэнгийн оролт. Бөмбөгөө бэлгүүнд үлдсэн. Бэлгүүн тохон дээр шидсэн шидэлтэй ажилтаа болсон. 32-26. Сэргэлэн. Гэхдээ хамгаалалт нэр их намхан болно доо. Дундын зайнаас сэргэлэнгийн шидэлтэй ажилтаа болсон. Даблаа ёо. Даблаа ёо. Тэр бөмбөг алт битгий хий. Асын үлгүүд итгэмээргүй иргэн ирэлтэйгээж 90-85-аар очиж ийхүү бид одоо тоглолтыг үзэж байна. Болор тулгын 2 оноо. Smooth талбай дээр эргээд гарч ирсэн оновчтой дамжуултыг өгж байна. Минут байвуу да амрах цай. Өөр боломж алга. Гарахгүй болохгүй тийм үү? Довтлооны алдаа юу? Тийм байна. Бэлгүүний 3 дахь алдаа болчихгүй сая. Бэлгүүний 3 дахь алдаа. Дахиад алдааны асуудалд орж байна бэлгүү. Тохоо яалчгүй задарч шиг болсон. Тэр тохоо гарсан байна. Яг харахгүй гарсан байна. Сая тохоо задраагүй бол үүлд нь Smooth-ийн алдаа болох байлаа. Smooth хөдөлжсэн байна шүү дээ уул нь бол. Тохоо нь бүр урагшигаа гарцсан байна шүү дээ энэ дэр. Цанчираар бодор тулах дээр бодортлог өдрөө ашиглах боломжтой. Ашигласан, доош өгсөн Giles 2 оноо. Мисмэч үүсчин хаасаагүй. Бараг 4 номерын тоглолт байр тоглодог хүн гарчгаар чинь урдлын шугам дээрээс эхлээл нуруугаар илэрхэж штэ. Харин Witherspoon тэр дор хариуг энэ одын цай шилдэлээр байрлаа. Witherspoon-ыг шилүүлээд байгаа шүү дээ. Аха. А2 сувсул teardrop амжилттай. Giles-ийн заслон сая. Хурдан довтлогоо хүний илүүтэй шүү. Бач авахтан голоор Санчир төгсөн. Санчир 2 оноо чадаагүй Witherspoon атгаад 2 оноо авнаа. 38. 33. Санчир дундын занаас teardrop амжилттай болсон. 3 дээр Smooth сувсул. А2 юу ичүү А2 ойж болсон зүгээр л ороод хатгачлаа. Хинч хасцсангүй. Ууга дундын зайнаас амжилтгүй. Самраас бачахлаа авсан хүний илүү байна. Бөмбөгийг А2 тассан. А2 3-аас. Байдгүй дээ. Гэхдээ Giles аваад 2 оноо болгодоо тэрийг. Санчир заслан авсан. Жавжуу гаргасан сэргэлэн 3-аас. Сэргэлэнгийн 3 оноо амжилттай болж байна. 44-39 оноо нэзрүү холдуулахгүй гэнтэй асын өдгүүд. Давхар хамгаа Санчир дээр очив нэлээ олон хамгаалагч очиж байна. Өөрөө тэр чигээрээ дайрсан Санчирын 2 оноо. Маш хэцүү байдлаас 2 оноо авсан 44-41. Нэг довтлогоо 2 довтлогоо. Ер нь бол 2 for 1 буюу 2 довтлогоо явдаг. 2 довтлогоо явсан 3-аас. Pass. You're pass. You're. Yeah, 2 shooter here, okay? 2 shooter. Smooth дээр нэлээ ойрхон сайн хамгаалсан. Самбраас буцаагаад өөрөө авсан. Дахиад автаа. Самбар төсөхгүй адгаа хасаас. Giles стандарт 47-44 болгоноо. 47-44 харьцаатаагаар алдар танангард баг тоглолтын эхний хагасыг хуршуулжсэн. Гэхдээ 3 онооны тэргүүл гэдэг бол ердөө нэг довтлогооны зөрүү гэсэн үг. Тийм учраас аль нэг талд баталгаад давмгаал байгаа гэж хэлэхэд хэцүү. Одоо Санчирын нуруунд дээр бүх ачаал ирнэ л дээ. За мөн сэргэлэг энэ дээр сайн тоглох шаардлагатай баг. Witherspoon 2 оноо. Бачахлан 3-аас.
Шийдэл амжилт хөө аз хоёр самбарт байна. Нэг эсрэг гуруула. Эрдэнэцогт 2 оноо авсан. 49-46. Новтлохоон 4 секунд Санчир аргагүй дороо шийдсэн шийдэл амжилтгүй Смов самбраас Бачавлангийн эсрэг гой дамжуултыг Уганбаяр гаргаж ирсэн. Уганбаярын довтлохоо амжилттай нэмээд алдаа салгаж чадсан. Уганбаяр дээр Жаксон хамгаалж байна. Giles Smooth дамжуултыг Эрдэнэцогтод гаргаж өгсөн. Эрдэнэцогтын довтлохоо амжилттай нэмээд алдаа авч чадлаа. Нэгдүгээр үеийн ихэнх хавцааны 6-7 онооны зөрүүтэй болоод байсан. За ингээ 9 онооны зөрүү тоглогчид хамгаалалт нэр илүү нэрийг зарцуулж байна. Энэ бол маш бага авсан оноотой тоглолт болох юм байна. Алдаа! Эдван Ога Giles 3-аас 18 оноод байна. Бэлгүү нилээн контакт байсан шүү сая. Нилээн чимээгөө тоглож байгаа. Бүсийн хамгаалалт шилжсэн. Giles товтгооноо сая Giles дахиад бэлгүүнийг сая 100-аар үтсэн. Яг хариуг нь эргүүлээд барьж ийн. Сэргэлэн бэлгүү хоёр. Сая бол яа харахгүй довтлохооны яатаа. Баг нь ард нь яваа гэдэг тэр нэг хариуцлага, тэр нэг сэтгэл зүй. Өрнөн бэлэг энэ үед 2 оноо авдаад түүний 4 дахь оноо болж байна. Танан гардын бэлгүү ямар сайн хамгаалж байна 2 дараалаад. Эрдэнэцогтын довтлогоо 2 оноо олсон. 63-55. Хоёр бэлгүүний хоорондын юм яваад байна хараа. Сая бэлгүүн гүйж яхад явуулаагүй юм байна. Энэ дээр бол саяны нөхцөлд бол довтлож байгаа тоглогч давуу байдлыг авна л да. Хоёр талаас ижилхэн мөргөлдсөн гэсэн довтлож байгаа тоглогчийн замд саад болох юм. Гэхдээ энэ хүлгүүдийн бэлгүүрүүд эрсдэлтэй үйлдэн шүү дээ. Маш их. Сая бол довтлохооны алдаач үлээж болохоор байлаа. 3 дуурайд ус хаа байсан. 3 минут 10 секундын хугацаа дутуу шүү дээ. Яа. Эрсдэлтэй үйлдэл байна. За гэхдээ ямар ч үсэн алдаагаа авч чадсан. Эхний шидөө шийдэл амжилттай. Довтлохоогоо золиослоод хамгаалтан дээр илүү сайн ажиллах ёстой гэсэн үг. Smooth гой дамжуултыг Эрдэнэцогтод гаргаж өгсөн. Бэлгүүний 4 дахь алдаа болжээ үз шүү дээ. Хасын өдгүүдийн бэлгүү 4 дахь үеийн алдаагаа гаргалаа. Танангард багийн фэнүүдэд энэ мэдээж таалагдж байгаа нь лавтай. За ёстой нэг алдааны тактик тоглолт болж байна доо. Сая бол Эрдэнэцогтын хувьд маш ухаалаг шийдвэр гаргалаа. Үнэхээр хүлээцтэй догсон. Смов өөрөө нэг орхоо болчлоо шүү. За ингэж гаргаж өгөхгүй байх шиг байна. Уугагийн дамжуулалт болор тулаг зангасан 2 оноо. Болор тулгын ямар гоё зангалтай сайн нэг. Уугагийн гараараа өгсөн дамжуул. Энэ тоглолтыг шүүж дийслэн гэдэг үнэхээр амаргүй. Энэ олон зуун фэнүүд бөмбөг алдтаас алдар танангаар 19 оног авсан байна. За сая өрнөө бэлгийн 2 оноо. Багтаа маш хэрэгтэй байлаа. Эрдэнэцогт Жаксны эсрэг Ууга тойрсон Смов 3-аас За хөлбөр нь явсангүй дээ. Гэхдээ Смов өөрөө спин хийсэн 3 дээр бодор тулаг. Доор Смов 2 оноо авлаа. Сая од эвдэрсэн довтлогоо шүү. Бачавлан 3-аас хүрсэн шүү. Сая Болтбатрын блок шот гэж үзэж болно. Ууга байна. Болтон наан 3 дээр сууд Ууга өөрөө шидсэн. Самбраас Болтбатар явуулт хийчлээ сая. Сая шүгэл дуурсан гэж бодсон уяасан техникийн алдаа. Хасын үлгүүдийн хувьд холбон тоглогчгүй тоглож эхэллээ. Өрнөн бэлэг Санчир 3-аас Санчирыг шийдэх үед мөнх бол шаардлагагүй алдаа гаргалаа да. За ингээ 3 шидөө шийдлийг Санчир гүйцэтгэх хэрэгтэй болно. Өөртөө шийдэл довтлохоо болохгүй юм чинь чөлөө шийдэлтээр л оноогоо явуулах нь ашигтай шүү дээ. Тэгээ Санчир бэлгүүн хоёр бол багийн хамгийн шилжүүл. Сая бэлгүүн сууснаас хойш ерөөсөө энэ алдааны асуудал дээр тоглолт хийж чадсангүй шүү дээ. Бэлгүүн ганцаараа орж ирсэн ганцхан атак хийж зүг байсан учраас. 72-61 алдар танангард баг илүү явсаар байгаа. 33 секунд гэдэг аль багт довтлох хугацаа бий гэсэн үг.
гарцсан. Уцаагаа довтсон. Анан дээр сая алдаа гаргалаа. Самбартай ашихгүй байна Алдар танан гардийнхан. 3 дахь боломжийг гаргаж ирсэн байхгүй тийм. За Алдар танан гардийнхан Giles суухаар ингээд самбарын асуудал ингээд шууд гарч ирээд байгаа маа. Тийм учраас Giles-ийн алдааны асуудал бэлгүүнийхээс илүү хурц шүү. Маш Илүү хурц асуудал шүү. Giles тоглож чадаагүй эхний 2 тоглолтод тийм. Алдар танан Дахиад ямар илүү байлаа да. Санчир атгаад 2 оноо авсан. Онооны зүү додоо болж ойртлоо. Хувийн 3 алдаатай байгаа. Смог Бадиндан шид дамжинтай болж байна. 3 дээр сэрэгдэн Санчир 3-аас байдгүй да. Самбраас өрнөө бэлэг авсан. 2 оноогоо авч чадлаа. Offensive rebound. Болор тулга төрүүлээд үсэрчлээ. Бөмбөгний ойлтой тооцоолж чадсангүй Ууган Баяр. Хэцүү байдлаас давтсан давтахаа амжилтгүй болдоо. 2 дахь боломжоор багтаа 2 оноог авчирсан. Яг харахгүй залуу насны тэсрэл хүчээрээ за илүүрхлээ те бооги. 81-67. Хүлгүүд Jackson Witherspoon ор pick and roll хийхээр боллоо. Jackson 3 дээр Санчир энэ удаа унах уу яах вэ энэ удаа унсан. Хоны шидэл дуустаар 81-70 боллоо. Санчир 20 оноо. 81-70 11 онооны зөрүү. Ууга 2 оноо. За сая Ананд хэдийгээр хотсон ч гэсэн миний зүгээс харж байгаа нөгөө л Witherspoon-ы ядарсантай холбоотой нөхсөнгүү штэ сая. Санчир смooth эсрэг. Алта контакт байсан сая. Бүр чат гэж сая дуурч байна. За Санчир өөрөө бүх зүйлийг хийхээр шийдчихжээ. Яг одоо нэг атак модонд ордог Санчир бол гарч ирэх ёстой л доо. А гэхдээ зарим тохиолдолд жоохон яарах юм бас гардна ажиглагдана. Ер нь бол яаруу тоглож Санчир байна. Яагарахгүй одоо нөгөө Филиппиний лиг тоглож явж явах насжуулагч хэлсэн байдаг. Одоо нөгөө Sugar Happy гэж хэлдэг. Sugar Happy буюу оноо авч ээж, довтолж ээж өөрийнхөө тоглолт хамгаалт бүгцүүлээрээ сэрэгдэгэ гэж. Яагарахгүй тийм тоглож юм уу? Энэ өөрийнхөө сул талч болдог. Их тохиолдолд харин давуу тал болд юм аа. Сүүлийн 2 удаагийн удирдлын MVP-гийн шагналт шүү дээ. Тэгээд олон улсын тавцанд яг нөгөө нэг болохоо байсан үед Санчир бөмбөгөөр холддог. Санчир тоглолт явдаг. Санчир өөрөө орохоор зай гараад ирцэн. Санчирийн 2 оноо. 83-75. Болдбатар 3-аас Самбраас Jackson урд давтахад Санчир байгаа. 2 оноо авсан. 83-77 ижлуудаас шүлж тайм аут авлаа. За сая оноо бол 83-77 шүү үзэгчтэй. 6 онооны зөрүүтэй байгаа. Шилжилтийн хамгаалт маш сайн болж ийн хөлгүүдээс. Эрдэнэцогт Самбарт маш сайн өсөрлөө Санчир. За сая Giles сая өвдгөөрөө сая Санчир дээр сая өвдөглөө буучлаа сая Giles. Санаандгүй байхад ихтэй. Сая санаандгүй байхаа. Самбарт өсөрж ягаад Санчирын сая бие дээр өвдгөлөө дундсан. Заари. Яа энэ дээр хавирг гэмтэх магадлал эрсдэлтэй шүү. Эвгүй орсон байна. Хөл алдчихжээ өндөр хүн учраас. Jackson шунсан. Ац 2-3-аас сумсуу шидсэн. Ац 2-ын 3 оноо. Онооны зүг 9 өнөж холдуулдаа үзэгчтэй. Санчир. Ууган Баяр эсрэг. Санчир. Дундаас. Онооны зүрөө буцаад 8. Тэгээ прессингийг алдах юм бол тэгээд баларж байгаа юм л да хамгаалтан дээр. Сэргэлэнгийн алдаа юу сая? Giles-ийг энэ хараа дахиад шатаад байгаа үз. Шатаад байгаа үз сагсан үлгүүдийнхэн. Сэргэлэнгээс ийм алдаа ирдэг тоглож биш шүү дээ. Гардгүй шүү дээ. Тэр өөрөө зүгээр бирүүний яваад орчлоо. Шинэ ямар шаардлагагүй. Одоо танан оноо авах юм бол хүнд байдалд оруулаад үлгүүдийг Эрдэнэцогт 3-аас Самбарт ууга дахиад 2 дахь боломж. Ац 2-3-аас 91-79 12 онооны зөрүүтэйгээр Алдар танан гард баг тоглолтын 4-р үеийн сүүлчийн минутуудад тэргүүлж гэлээ. Нөгөөд 2 дахь боломж. Хараа хатаа чи шийтгэл бидний шүү дээ юу? Тогтоо. Яах юм дөө? Доогуур. Юу come out. Champions Grand.
High beginner. Maybe here. Okay, drive. You run quick, right? Oh, sana amархгүй шүү. Сэргэлэн 3-аас шидсэнгүү. Бэлгүүн дээр алдаа гаргажээ. За алдар танан гардын бэлгүүний алдаа байсан юм байна. 5 удаа болж энэ удаагийн тоглолтоос чөлөөлөгдөж байна. Магийн 3 дахь алдаа. Нүүрний шугамаас сэргэлэн бөмбөгийн тоглолтод оролцуулсан Ананд. Бэлгүүн 3-аас шийдэлтэй амжилттай. Бэлгүүний шидэлтүүд маш хэрэгтэй байсан. Гэхдээ арай л хоцорч шуудаа үгүй юу? 2 минутын хугацаа болсон бөмбөг таслалт өгсөн. Эрдцогтын авсан бөмбөг Уугагийн 2 оноо. Прессинг хамгаалтын аюулын шүү дээ. Санчер. Смooth эсрэг step back. 3-аас Санчрийн холын зашид амжилттай болсон. 8 онооны зөрүү. Энэ нөхцөл байдал яг л өмнөх тоглолтоор орсон доо танаа. Энэ удаа яахыг харъя. Giants талбай дээр байгаа. Giants талбай дээр байгаа. Смooth-ийн дамжуулалтаар Giants нэгээр давж багийнхаа 95 хоног авчирсан Санчер 3-аас. Санчрийн 3 оноо. Би ч гэсэн байгаа гэдгээ хэлж чинь алдаа нэгж байна шүүгчдээс. Ай ширүү тулаа өрж байна да. 7 онооны зөрүү. Тоглож хийдэгдэх яагаачгүй байна. Хугацаа хангалттай байна. 7 оноог барих боломж бас үлгүүд байгаа. Евро степ. Смooth-ийг Евро степ. Хурдан довтлогоонд 3-аас бэлгүүн дутлаа өөрөө авсан. Санчер 3-аас байдгүй. Бэлгүүн 2 оноо авсан. 38 секундын хугацаа үлдсэн тооны харьцаа 97-2 энэ үед алдар танангард багаас сүүчийн завсарлагаа авч байна. Тэгээ одоо 3-аас шидэх хэрэгтэй болно. 3 дээр хамгаалах хэрэгтэй гэдгээ алдар танангардын мэдж байгаа. Jackson бөмбөг алдсан. За тоглолт дуусчаа. Ийхүү үзэгчтэй Алдар спорт хорооны дэрэгдэх Алдар Тарангард баг Монголын сагсан бөмбөгийн дээдлигийн тэмцээнд анх удаага төрүүлж байна. Доноо тоглолтын ихүү шар өмсгөлтэй Алдар спорт хорооны Алдар Тарангард багийн ихүү аваргадаа үзэгчтэй. Хасын үдгүүд маш сайн өрсөлдсөн. Гэвч тэд өөрсдөө олдсон боломжийг ашиглаж чаддгүй ийхүү хожигдлоо. 2019 оны гоё дээдлигийн тэмцээний аврал Алдар Тарангард багийн байна. Баярлалаа. Ийхүү Алдар спорт хороогоор овгулсан Алдар Тарангард баг Монголын сагсан бөмбөгийн дээд ангилал гоё лигийн тэмцээнд анх удаага төрүүлэн түүхэн амжилт бүтээсэн юм. Мөн тэд тухайн жилдээ армийн дэлхийн аврал шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөрт гаргаж ирсэн билээ. Үзэгч та бүхэнд эргэн санахад нэвтрүүлгийн 8 дахь дугаар хүрлээ. Та амралтынхаа өдрүүдийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлээрэй.